Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Христэд итгэгч танд итгэлээр үсэхгүй нэг л төвшөндө гацсан юм шиг санагдах үе байдгүй. Нэг мөрөгсөн ханаа дахин мөрөгсөөр байгаа юм шиг санагдах үе байсан уу? Өнгөрсөн үеийн асуудалтайгаа зууралдсаар эсвэл Бурхныг дуулууртаа дагаж чадалгүй өөрийгөө асуудалд оруулсаар байна уу? Тэгвэл өнөөдөр доктор Стенли бидэнтэй сүнслэг өсөлтөө хэмжихэд мань туслах итгэлийн амьдралын үе шатуудын талаар ярилцах гэж байна. Учир нь Бурхан биднийг авралыг авсан л боллоо гэж орхидоггүй. Тэр биднийг сүнслэг өсөлтийн хувьд балчирч игээрээ дуусаасаа гэж хүсдэггүй. Тиймээс сүнслэг өсөлт хөгжлөө хэрхэн хэмжиж болох талаар хамтдаа доктор Стенлигээс сурч мэдэж авцгаая. Хэрвээ өнөөдөр хэн нэгэн хүн танаас та Христэд итгэх итгэл дотор өсөж байна уу гэж асуувал та юу гэж хариулах вэ? Та энэ асуултад итгэлтэйгээр тийм ээ би өсөж байгаа гэж хариулж чадах уу? Та нарын зарим ч Христэд итгэхэд олон жил болсон байгаа. Зарим нь өсвөр насндаа байхдаа, зарим нь бүр түүнээс ч өмнө Христэд итгэсэн байгаа. Тэгвэл энэ бүх он жилүүдэд та Есүс Христийн дотор итгэлээр хэр өссөн бэ? Бурхны үгийг мэдэх мэдлэгч нь хэр нэмэгдсэн бэ? Бурхны зүйлсийг хэр их таньж мэдсэн бэ? Материалын баялагын хувьд та баян чинэлэг болсон байж болно. Гэхдээ танаас хизээж булаагдахгүй Бурхны зүйлсээр хэр баян болсон бэ? Үндэ хизээж биднээс булааж чадхааргүй тэр агуу баялаг бол Бурхны үг юм, Бурхны үгээс ирэх үнэн юм. Тэгвэл та энэ тал дээр өнгөрсөн он жилүүдэд хэр өсөж чадсан бэ? Хэрвээ та энэ асуултад итгэлтэйгээр хариулж чадахгүй байгаа бол өнөөдрийн энэ дугаар маань танд үнэхээр тус хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна. Энд би эхлээд хоёр зүйлийг чухалчлан хэлмээр байгаа. Нэгдүгээрт хүн бүр эдгээр үе шатуудыг яг адилхан хурдтайгаар туулж өнгөрүүлдэг гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. Өөрөөр хэлбэл нэг өдөр Есүс Христэд итгэсэн хүмүүс хэдэн жилийн дараа яг адилхан сүнслэг өсөлтийн хувьд нэг төвшөнд явж байгаа гэсэн үг биш гэдгийг ойлгоорой гэсэн үг. Хоёрдугаарт би энэ хүмүүсийн сүнслэг байдлыг өөр хооронд нь харьцуулж дээр доор нь оруулж жагсаах гээд байгаа хэрэг биш гэдгийг бүрч хатуугаар ойлгож аваарай. Хэрвээ та өнөөдрийн миний яриаг сонсоод би сүнслэг өсөлтийн 5 дугаар үе шатад явж байгаа юм байна. Тиймээс би тэр шин итгэждээс илүү өссөн хүн байна. Сүнслэг хүн байна гэж хэлж байгаа бол ингээд л буруутаж эхэлнэ гэсэн үг. Учир нь энд би хэн нэгэн хүнийг нөгөө хүнээс илүү эсвэл дутуу сүнслэг байх тухай огт яриаггүй гэдгийг ойлгоорой. Харин би энд дор бүрнээ өөрийнхөө Бурхантай харилцах харилцааг үнэлж дүгнэж, Бурхны доторх өсөлт хөгжлөө нягтлах зорилготой гэдгийг санаарай. Тэгвэл аливаа хүний сүнслэг амьдралын хамгийн ихний үе шат нь ямар үе шат байж болох вэ? Энэ бол үл итгэлийн үе шат юм. Бидний дотор өөрийнхөө авралаар сайжирч чадах нэг ч хүн үгүй. Учир нь бид бүгд нэгэн цагт сүнслэг байдлын хувьд үхсэн байсан. Бид гим нүглийнхээ улмаас Бурханаас тусгаарлагдсан байсан. Товчхондоо бол бид бүгд сүнслэг байдлын хувьд үхмэл буюу Бурханд үл итгэгчд байсан гэсэн үг. Тэгвэл үүний дараагийн үе шат бол авралын үе шат юм. Бид эзэн Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авсан тэр мөчөөс эхлэх үе шатыг хэлж байгаа юм. Олон хүн өөрийнхөө хүчээр авралыг олж авах гэж хичээдэг. Гэвч үнэн хэрэгтээ хүн өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах ямар ч боломжгүй юм. Гэхдээ хамгийн гайхалтай нь Бурхан өөрөө биднийг авраасаа гэж хүсдэг. Тийм учраас л тэр бидний төлөө Есүс Христийг өгсөн. Бидний хувьд Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авахд л хангалттай юм. Хэрвээ та Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авсан бол Библи таныг Есүс Христийн дотор шинэ бүтээл болсон гэж тунхагласан байгаа юм. Хуучин бүхэн улиран одож одоо бүх зүйл шинэ болсон байна. Та өмнөхөөс өөр зүйлд баярладаг болсон. Та өмнөхөөс өөр зүйлийг таньж мэдхийг хүсдэг болсон. Та өмнөхөөс өөрөөр бодож сэтгэдэг болсон. Та өмнө хүсдэггүй байсан бол одоо цуглаанд явж Библи уншиж залбирахыг хүсдэг болсон гэсэн үг. Та нэг л мэдхэд би мөрөөрөө өөрийнхөө төлөө амьдрсаар амьдралаа дуусгахыг хүсэхгүй байна. Би Бурханаас авралыг авсан юм чинь Бурханы төлөө ямар нэгэн зүйлийг хийж зоригтой, сонирхолтой амьдрахыг хүсэж байна гэж бодож эхлэх болно. Эндээс бидний сүнслэг амьдралын 3 дахь үе шат эхэлж байгаа гэсэн үг. Энэ үе шатыг үйлчлэлийн үе шат гэж бид ярилцсан. Бурхны нэгүслэр авралыг авсан хүмүүс Бурхны төлөө ямар нэгэн зүйлийг хийх буюу Бурханд үйлчлэхийг хүсэх нь зүүн хэрэг юм. Магадгүй та дотроо би Бурханд яаж үйлчлэх болж байна гэж асууж болох юм. Яаж гэдгийг чинь Бурхан өөрөө танд харуулах болно. Учир нь Библиэд биднийг Бурхны эзэмшил болсон гэдгийг тодорхой өгүүлсэн байдаг. Тэгэхээр Бурханд итгэсэн хүн бүрийг Бурхан өөрөө үйлчлэхээр урдаас бэлтгэсэн байдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Нөгөөтэйгүр мэдсээр байж Бурханд үйлчлэхээс татгалзах, Бурхны өмнө зориудаар дуулуургүй байдал үзүүлж буй хүмүүс хизээж амжилттай амьдарч чадахгүй.
Бурхан бидний амьдралд дэндүү их хөрөнгө оруулалт хийсэн. Тэр таны төлөө юу хийснийг, танд юу өгснийг та бодоод үзээрэй. Ийм байхад надад үйлчлэх цав байхгүй, надад үйлчлэх хүсэл алга байна гэж хэлэх нь зөв гэж юу? Энэ бол маш ноцтой асуудал гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бурхан бидний хүн нэг бүрт цаг хугацаа өгсөн. Хүн нэг бүрт авиас бэлэг, ур чадварыг өгсөн. Гэхдээ бид энэ бүхнийг хэрхэн хэрэглэх учиртайг энэ бүхнийг бидэнд өгсөн эзэн Бурханаас асуух учиртай. Бурхан бидний хүн нэг бүрийг өөртөө үйлчлүүлэхээр дуудсан. Энэ бол бидний итгэлийн амьдралын нэгэн чухал үе шат юм шүү. Энэ үе шат бол бидний амьдралын туршид үргэлжлэх үе шат юм. Бид хизээж Бурханд болон бусдад үйлчлэж дуусахгүй. За ингэж цаашлах юм бол дөрөвдүгээр үе шат нь гарч ирнэ. Сул дорой байдалтай урам хугарах үе шат юм. Бид бүгд эрт орой хизээ нэгэн цагт их бага ямар нэгэн хэмжээгээр энэ үе шатыг туулдаг. Бид бүгд өөрийнхөө хүчээр энэ бүхнийг хийж чадахгүй юм байна гэдгээ ухаарах үедээ нүүр тулдаг юм. Үнэн дээр бид итгэлийн амьдралыг өөрийнхөө хүчээр туулж чадахгүй. Учир нь эзний ариун сүнс үгүй бол бид байдаг л нэг ёрын муу хүмүүс болон хувирах болно. Бид яаж ч хичээгээд Есүс Христийг дуурайж чадахгүй. Учир нь энэ амьдрал одоо биднийх биш. Есүс Христийнх болсон. Есүс Христийн амьдралаар амьдрахын тулд бидэнд ариун сүнсний хүчил хэрэгтэй. Тэгэхээр Бурхан биднийг өөрийн биш Бурханы хүчинд найдан эгэл даруугаар амьдруулахын тулд бидэнд сул дорой байдалтай урам хугарах үе шатыг өгдөг байх нь. Тэгэхээр энэ мэдрэмж бол итгэлээр унсан хэрэг биш, харин ч итгэл дотроо урагш алхах ямар нэгэн чухал үе шатыг бид туулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь бид хизээч итгэлийн амьдралыг түүнээс ангид туулах ёсгүй юм. За ингээд 5 дахь үе шат гарч ирнэ. Энэ 5 дахь үе шатыг сүнслэг хамааралтай үе шат гэж нэрлэе. Энэ бол Бурхан минь би биш харин та хий гэж надаар дамжуулан би биш та ажиллаж хэмээн Бурханд бүрэн түших тэр үе шат юм. Зарим хүмүүсийн хувьд үнийг хийх маш хэцүү байдаг. Тэр дундаа маш их авиас чадвартай, маш их мэдлэг туршлагатай хүмүүст энэ нь үнэхээр хэцүү байдаг. Тэд Бурханд бууж өгөх биш харин өөрийнхөө мэдлэг чадвар туршлагаар хийх гэж оролцсоор байдаг юм. Би илүү их хичээвэл болно. Би илүү хүчтэй байвал болно гэж тэд боддог. Гэвч тэд Бурханд бүрэн итгэж, түүнээс бүрэн хамааралтай байж сурахын тулд заримдаа Бурхан тэдэнд маш том бүтлгүүтлийг зөвшөөрдөг юм. Бид Христэд итгэх үед бидэнд өөрсдөд маань мэдэгдэхгүйгээр сүнслэг ертөнцид маш олон зүйлс болж өнгөрдөг. Биднийг аврагдах мөчөд ариун сүнс бидний дотор нутагладаг. Тэр биднийг Бурханы хүүхдүүд болгон үрд хамгаалдаг. Үүнийг хинч биднээс булааж чадахгүй. Тиймээс бид Бурханы хүүхдүүд болдог. Ариун сүнс бидний дотор нутаглаж бидэнд хүчийг өгч биднийг удирдан чиглүүлж эхэлдэг. Тэр цагаас эхлэн бид өөртөө биш харин ариун сүнсэнд түшиглэн амьдрах ёстой болдог. Бидний амьдралд юу ч тохиолдсон бидэнтэй Бурханы сүнс үргэлж хамт байдаг. Тиймээс бидний итгэлийн амьдрал бол үнэхээр гайхамшигтай ёроолтой амьдрал юм. Харамсалтай нь үүнийг ухаараагүй. Бурханаас сүнслэг хамааралтай амьдралаар амьдрах ёстой гэдгээ ойлгоогүй итгэгчд олон байсаар байна. Би тэр хүмүүсийг маш сайн ойлгож байна. Учир нь би өөрөө ч тийм байсан. Миний өссөн цуглаа надад чи өөрөө л сайн хичээх ёстой гэж сургаж өсгсөн юм. Тэгээд би хичээж эхэлсэн. Гэвч хичээгээд чадахгүй байх үед Бурхан надад хайргүй юм байна гэсэн дүгнэлтэд би хүрсэн юм. Тухайн үед надад хинч Бурханаас бүрэн хамааралтай амьдрах ёстой гэдгийг хэлж өгөөгүй байсан. Цаашаа харцгаая. Одоо миний хэлж буй дараагийн үе шат бол маш сонирхолтой. Магадгүй та сонсоод гайхах бах. Энэ бол програмчлагдсан хүлээсийн үе шат гэж би нэрлэсэн. Програмчлагдсан хүлээс гэж чухам юу юм бэ? Би үнийг тайлбарлаж хэлье. Та итгэвч байж байгаад Христэд итгэж авралыг авсан. Тэгэд Бурханд үйлчлэхийг хүссэн. Бурхан ч таны үйлчлэлээр дамжуулан ажиллаж эхэлсэн. Үүний дараа та итгэлийн амьдралдаа өөрийн хүчээр туулж, үйлчлэлээ өөрийн хүчээр хийж чадахгүй гэдгийг ухаарсан. Тэндээс таны сул дорой байдалтай урам хугарах үе шат чинь эхэлсэн. Тэгээд та хажуугаар Бурханд бүрэн итгэж, найдаж, Бурханаас бүрэн хамааралтай байх ёстой гэдгийг ойлгосон. Гэвч ийхүү итгэлийн амьдралыг туулж явахдаа бид өөрсдөө ч мэдлгүй нэгэн хачирхалтай үе шатыг туулах хэрэгтэй болдгийм. Энэ ямар үе шат вэ? Програмчлагдсан хүлээс гэдэг үе шат. Энэгээр би чухам юу хэлээд байна вэ? Энэ бол бидний баг байхдаа хүүхэд байхаасаа сурч мэдэж авсан тэр зүйлс юм. Өөрөөр хэлбэл бидний багаас маань сургаж хүмүүжүүлж, товчоор хэлэхэд програмчилж ирсэн тэр зүйлс юм. Бид бүгдээрээ эдгээр зүйлсийг санаатай болон санамсаргүй байдлаар сурч авсан байдаг. Жишээ нь нэг хүнийг баг байхад нь томчууд үргэлж зодож загиндаг байсан гэж та бодоод үзье. Тэгээд тэр хүн багаасаа хинч намайг хайрладаггүй гэж бодолтой өссөн байжээ гэж бодцгоё. Тэгвэл тэр хүн өсөж том болоод Христэд итгэсэн, ариун сүнсийг хүлээж авсан, эзэнд үйлчилж эхэлсэн гэж бодъё. Гэвч яг энэ үеэс нөгөө програмчлагдсан хүлээс ажиллаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тэр хүний оюун санаанд баг багтаа суулгаж авсан тэр сөрөг бодлууд нь байнга байсаар байгаа гэсэн үг.
Ариун сүнс надтай хамт байгааг би мэднэ л дээ. Гэхдээ л би үнд сэнгүй, гэхдээ л би хүнд ч хэрэггүй гэсэн бодлууд тэр хүний дотор оршсоор байгаа гэсэн үг юм. Энэ нэргээ тэр хүнийг өөрийгөө үнэлэх үнэлэмжинд маш сөргөөр нөлөөлдөг. Бага байхдаа бусдын хэлж байсан чи юу ч хийж чадахгүй, чи хүнд ч хэрэггүй амтан гэсэн үгс чихэнд нь сонсогдсоор байдаг. Энэ бол бага байхаас нь тэр хүний дотор суусан үзэл бодол буюу програмчлагдсан хүлээс юм. Магадгүй бид үнийг үл тоож надад лав ийм хүлээс байхгүй. Байсан ч миний итгэлийн амьдралд нөлөөлөхгүй гэж хэлж байгаа бол үнэн хэрэгтээ тийм биш шүү. Тиймээс бид үр хүүхдүүдээ ч багаас нь Бурханд итгэж найдаж, Бурханы хүчээр бүхнийг хийж чадна гэдэгт итгүүлж, урамшуулан өсгөх нь чухал юм. Учир нь бидний хүүхэд насны дурсамж, хүүхэд насны мэдрэмж маш чухал байдаг. Та гаднаа хичнээн том биетэй, хичнээн хүчрхэг харагдаж байж болно. Гэхдээ таны дотор тэр балчир хүүхэд одоо ч байсаар байгаа. Тиймээс бидний итгэлийн амьдралаар алхаж эхлэх үед бага байхад минь програмчилж авсан тэр ойлголтууд цаг ямагт биднийг хүлэх гэж оролцсоор байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тийм учраас л Бурхан биднийг өөрөөс нь бүрэн хамааралтай амьдраасаа гэж хүсдэг. Тэр биднийг амар тайван баяр хөөртэй амьдраасаа, Есүс Христээр аврагдсан хүний ёсоор амьдраасаа гэж хүсдэг юм. Учир нь олон итгэгчид ариун сүнсийг хүлээж авснаа мэддэг юм а. Ариун сүнсээр өдөрдуулах ёстой гэдгээ ч мэддэг юм. Гэвч яг өдөр тутмын амьдралдаа тэр бүр ариун сүнсээс бүрэн хамааралтай байж чаддаггүй юм. Үүний нэг том шалтгаан нь бол энэ яриад байгаа програмчлагдсан хүлээсүүд юм. Бид бүгд л бага багтаа тохиолдсон янз бүрийн асуудлуудаас болоод их бага ямар нэгэн хэмжээгээр сэтгэлийн шарх авсан, эсвэл маш хүчтэй цохилт авсан байдаг юм. Энэ нэргээд бидний итгэлийн амьдралд маш сөрөг нөлөө үзүүлдэг. Бид өөрсдөө ч анзааралгүйгээр тэр бүхнээсээ болоод өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлээ сулруулж орхидог юм. Бидний хүн нэг бүрт энэ нь харилцан адилгүй байдлаар нөлөөлж, харилцан адилгүй цаг үед, харилцан адилгүй нөхцөл байдлаар дамжуулан идэвхжиж, харилцан адилгүй байдлаар биднийг хүлж орхидог юм. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Инглигээд энэ нь бидний мөн чанарыг өөрчилж чадахгүй. Бурхан биднийг үн цэнтэй гэж үзээд өөрийн цорын ганц хүүгээ өгсөн гэдгийг бид санах хэрэгтэй. Есүс Христ биднийг харахтаа чи миний амины үнэтэй хүн юм шүү гэж хэлж байгаа гэдгийг бид мартах ёсгүй юм. За ингээд цаашлие. Бидний итгэлийн амьдралдаа туулдаг 7 дахь үе шат бол өөрчлөгдсөн амьдрал гэдэг үе шат юм а. Энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь бид итгэлийн амьдралаар алхаж явахдаа энэ амьдралыг бид өөрийн хүчээр туулахыг Бурхан анхнаасаа хүсээгүй гэдгийг бид ойлгох явдал юм. Учир нь бид Есүс Христэд итгэсэн тэр мөчөд бидний хуучин хүн өгсөн, оронд нь Есүс Христийн дотор дахин төрсөн цоо шинэ хүн мэндэлсэн, бидний дотор Бурханы ариун сүнс нутаглаж, тиймээс ч Илч Паул Галатын 2:20-д хэлэхдээ инхүү тунхагласан байна. Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгэ махбодод минь амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөссөн Бурханы хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм гэсэн байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Энэ нь Есүс Христ 2000 жилийн тэртээ загалмаа дээр амиа алдахад Бурхан эцэг та биднийг оюун санаандаа харж байсан гэсэн үг юм. Тинхүү Есүс Христийн хүчээр мөн үхлээр дамжуулан бид ч бас хамт үхэж, түүний амьлаар дамжуулан бид ч бас цоошин амийг хүлээж авсан гэсэн үг. Тиймээс бид ч бас Илч Паултай адил инхүү тунхаглаж чадна. Би дахин уншия. Амьд байгаа нь би биш. Та намайг дагаад уншсан ч болно. Амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгэ махбодтой миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өргөссөн Бурханы хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм а гэж. Тиймээс Христэд итгэсэн хүн нэг бүрийн дотор эзэн Есүс Христ ариун сүнсээрээ дамжуулан оршин байгаа. Бид үүнийг ойлгож ухааран энэ итгэлийн амьдралыг анхнаасаа би өөрийн хүчээр туулах ёсгүй байж гэдгийг ойлгох нь өөрчлөгдсөн амьдралын үе шатын эхлэл юм. Би хувьд энэ чухал үннийг анх хэрхэн олж мэдэж байснаа өнөөдөр ч тодхон санаж байна. Энэ чухал үнэн миний амьдралд жинхэнэ эргчлөөг өгсөн юм. Би маргааш нь цуглаан руу явж байхдаа баярлалаа Бурхан минь. Энэ одоо миний ганцаараа үүрэг хариуцлага биш боллоо. Би энэ чуулганыг өөрөө өсгөж томруулах албагүй юм байна. Би өөрөө ч мундаг номлогч байх албагүй юм байна. Харин та надаар дамжуулан юу хийхийг хүсэж байгаагаа хийхэд л хангалттай юм байна гэж би бодож байснаа тодхон санаж байна. Одоо чарлз биш. Харин миний дотор амьдарч байгаа Есүс бүхнийг хийх болно гэж ойлгосон тэр агшин бол миний амьдралын хамгийн эрх чөлөөг мэдэрсэн агшин байсан. Тэр мөчөөс хойш энэ миний үүрэг биш болсон юм. Энэ миний ажил биш болсон юм. Энэ миний үйлчлэл биш болсон юм. Энэ бүгд түүний ажил, түүний үйлчлэл, түүний хариуцлага болсон юм. Тэгвэл надад юу үлдсэн бэ? Миний хийх зүйл бол
алхам бүртээ, шийдвэр бүртээ түүнд бүрэн захирагдж амьдрах явдал үлдсэн юм. Үүнийг өөрчлөгдсөн амьдрал гэж хэлээд байгаа юм. Бид хуучин амьдралынхаа замаа ардаа орхин, оронд нь цоошин амьдралаар амьдарч эхлэхийн нэр юм. Үүнийг ойлгосноор миний итгэлийн амьдралыг харах хараа бүхэлдээ өөрчлөгдсөн. Христ бол миний амьдрал гэсэн итгэлийнхэн үнэн утга учирыг илүү гүн гүнзгий ойлгож эхэлсэн юм а. Тэгвэл өөрчлөгдсөн амьдрал гэж чухам юу байх нь вэ? Энэ бол одооноос миний амьдрал минийх биш. Харин миний дотор амьдрагч Бурхан ба Христийнх гэдгийг амьдралдаа жинхэнэ утгаар нь ухамсарлах тэр мөч юм. Та магадгүй дотроо. Тэгвэл бид ийм амьдралаар хэрхэн амьдрах вэ гэж гайхаж байна уу? Хариулт нь тун ингээ. Алхам бүрдээ, шийдвэр гаргах бүрдээ түүнд захирагд. Энэ л бүхний нууц. Эзэн Есүс минь, миний амьдрал бол таны амьдрал гэж чин сэтгэлээсээ хэлэх тэр мөчөөс эхлэн өөрчлөгдсөн амьдрал жинхэнэ утгаараа эхэлдэг юм а. Есүс Христ бидний дотор болон биднийхэр дамжуулан амьдрах үед өөрөөр хэлбэл энэ амьдрал минийх биш, түүнийх гэдгийг үннээр хүлээн зөвшөөрөх үед бид жинхэнэ тайвшрлыг мэдэрдэг юм. Тэр цагт жинхэнэ сэтгэл ханамж, амар амгалан, баяр баясгал зүрхэнд минь урсан орж ирдэг юм. Гэхдээ энэ нь бидэнд зовлон шанал бэрхшээл түгшүүртэй мөч хизээж тохиолдохгүй гэсэн үг биш ээ. Харин ямар ч нөхцөл байдал Христийн амьдрал миний дотор бий гэдэгт итгэж ямар ч нөхцөл байдал дунд амар амгаланг эдлэх боломжтой байна гэсэн үг юм. Мэдээж бид заримдаа тэнцвэрээ алдаж, говьж дайвах болно. Үндэ хүн бүрд ийм зүйл тохиолддог юм. Харин тэр үедээ бид инхүү залбирч чаддаг байна гэсэн үг. Энэ бол миний амьдрал биш. Энэ бол миний ачаа биш. Би өөрөө үүнийг засаж чадахгүй. Би өөрөө үүнийг өөрчилж чадахгүй. Харин эзэн минь, энэ бол таны амьдрал. Энэ ачаа бол таны ачаа. Та өөрийн бүх санаа зовнилоо надад даатах. Учир нь би та нарт санаа тавих болно гэж айлдсан шүү дээ. Тиймээс энэ бүхнийг үүрэх хүч, ялалт, сүр хүч нь зөвхөн таних. Энэ бол таны амьдрал. Энэ бол минийх биш. Минийх биш гэж хэл. Үндэ Есүс бидний хүнийг бүрийн дотор өдөр бүр амьдарч, бидний амьдралаар дамжуулан амьдарч байдаг юм. Тэр бидний хэлж буй үг, гаргаж буй хариу үйлдэл, зан авир бүхнийг мэддэг юм. Угтаа бол махан биеийнхэн хүслийн дагуу альваг хийх боломж нь бидэнд ямагт байдаг юм. Гэхдээ энэ нь бид өөрөөр хийх боломжгүйдээ биш. Харин бид үүнийг сонгосон учраас тэр юм. Харин эсвэргээрээ бид эзэн минь, таны амьдрал бол миний амьдрал гэдгийг би үнэхээр хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хуучин амьдралаа таны амьдралаар сольсон. Тиймээс алхам бүртээ өдөр бүр зөвхөн танд захирагдан амьдрахаар шийдэж байна гэж тунхаглах учиртай. Тэрл мөчөд бид жинхэнэ эрхчлөө, жинхэнэ тайвшрлыг хүлээн авах болно. Үннийг хэлэхэд энэ жинхэнэ эрхчлөө тайвшрлыг би өөрөө үнэндээ бүрэн тайлбарлаж чадахгүй. Энэ бол үгээр илэрхийлшгүй гайхамшигтай зүйл юм. Миний бодлоор бид энэ чухал үннийг хүлээн зөвшөөрхийн хамгийн агуу үгээр илэрхийлшгүй нэгэн гайхалтай үр дүн бий. Юу гэвэл бид ийхүү амьдралаа Бурханд өргөх үед бүх тэмцлийг Бурхан өөрөө гартаа авдаг юм. Би пастрын үйлчлэлийг хийж байхдаа хичнээн их тэмцэж байснаа тодхон сандаг. Номлол бэлтгэхдээ тэмцэн, ажил хийх гэж тэмцэн, итгэлийн амьдралаар амьдрах гэж улам их тэмцэн. Миний амьдралын ихэнх хэсэг аимшигтай, тасралтгүй, зогсолтгүй тэмцэл дунд өнгөрсөн. Гэтэл энэ энгийн атлаа гайхамшигтай үннийг ойлгосон тэр өдрөөс энэ бүхэн үрд өөрчлөгдсөн юм аа. Тэгвэл үүний дараагийн үе шат нь юу байж болох вэ? Энэ бол миний амьдрал минийх биш, харин Христийнх гэдгээ бүрэн дүүрэн ойлгосон үе шат юм. Тэр мөчөөс эхлэн Бурхны талаар бидний ойлголт бүрэн гүнзгийрдэг. Түүн зориулсан хайр, дуулууртай байдал улам гүнзгийрдэг. Түүний хайрыг хүлээн авах чадвар маань ч илүү өсөн нэмэгддэг. Түүний хайрыг бусдад дамжуулан өсөх чадвар маань ч улам нэмэгддэг. Тэгээд бид хийж буй бүхнээ баяр хөөр, амар тайван аз жаргалаар хийж чаддаг болдгийм. Амьдралыг минь ямар ч шуурга дайрсан бидний итгэл сэтгэл бат бөх байж чаддгийм. Учир нь бидэнд хөдөлшгүй зангуу бий гэдгийг бид мэддгийм. Тэр зангуу бол Есүс Христ. Тиймээс бид бүх зүйл эмх замраагүй байсан ч тэр дунд бид амар тайван байж чаддаг. Филиппон захидлыг харъя л да, 4-р бүлэг дээр Илч Паул яг л үүн тухай өгүүлсэн байдаг. Филиппон 4:7-ыг би танд дуудаж өгье. Бүх оюун ухааныг давах Бурхны амар тайван та нарын сэтгэл санааг Христ дотор хамгаална. Бидний амьдрал бол биднийх биш. Христийг болсон гэдгийг ухаарах үедээ аливаа зүйлсийг харах өнцөг, хандлага маань аяандаа өөрчлөгдөж эхэлдэг. Тиймээс би танд хэлье.
та бүтээгч Бурхныг таньж мэдэж чадаагүй. Тэр бүтээгч Бурхан таныг бүтээсэн бөгөөд тэр өөрөө таны төлөө Есүс Христ болон ирсэн гэдэгт хараахан итгэж амжаагүй байгаа бол энэ чухал шийдвэрийг та яг одоо гаргаарай гэж би таныг гуйя. Тиймээс та энд яригдсан бүх үе шатуудыг өөрийн амьдралаар туулах болно. Хэрвээ та олон жилийн өмнө Бурхантай учирч түүнд итгэж түүний хүү Есүс Христэд итгэсэн ч итгэлийн хувь төдийлөн өсөөгүй байгаа бол өсөлт рүү алхаж эхлэх цаг чинь болсон гэдгийг танд сануулъя. Та хаанаас эхлэхээ мэдэхгүй байж болно. Бурхны үгийг нэ. Бурхан минь, та намайг аль талбар дээр минь хэрхэн хэрэглэхийг хүсэж байгаагаа илчилж өгөөч хэмээн гуйн залбир. Тэгэд Бурхан танд тушаалаа өгсөн бол дуулууртаа дагаарай. Бурхны өмнө дуулууртаа байж чадахгүй бол ямар ч өсөлт гарахгүй гэдгийг та ойлгоорой. Тэрслүү сүнс дотор өсөлт байхгүй гэдгийг санаарай. Бурхан бидэнд энэ бол миний төлөөх чиний хийх ёстой зүйл хэмээн хэлэх үед та уучлаарай Бурхан минь, би үүнийг хийхгүй гэж хариулбал юу болох вэ? Үнэн дээр Бурхан ийм хариултыг хүлээж авахгүй. Та ямар ч шалтгаан тооцсон хамаагүй бидний итгэлээр өсгөх саад болдог зүйлс бол энэ юм. Бурхан миний хийх ёстой зүйлийг хэлж өгөөд байхад урдаас нь би үүнийг хийхгүй гэж хэлэх нь бидний өсөлтийг шууд зогсоодог гэдгийг санаарай. Эцэст нь хэлэхэд найз минь, намайг анхааралтай сонсоорой. Дуулуургүй байдал, тэрслүү хандлага таны сүнслэг өсөлтөд саад болохыг хизээч бүү зөвшөөрөөрэй. Учир нь энэ өсөлт хамгийн чухал. Үүнээс чухал зүйл гэж үгүй. Учир нь бид мөнхөд Бурхантай хамт байх болно. Тиймээс Есүсийн нэрээр би та бүхнээс гуй. Хэрв та Христэд итгэж бол сая миний хэлж өгсөн 7 энгийн зарчим үе шатуудыг нухацтай авч үзэн өөрийгөө одоо байгаа шатнаас дараагийн шат руу ахиулахыг хичээгээрэй. Хэрвээ таны итгэлийн өсөлт нэг шатанда гатсан байгаа бол та яг одоо эзэн минь, өнөөдрөөс эхлэн би өөрийн амьдралыг өөрт байгаа бүхнээ танд өргөж байна. Би таныг ямар ч үед дуулууртаа дагах шийдвэр гаргаж байна. Эзэн минь, миний сүнслэг замналыг дараагийн шат руу ахиулж өгөөч. Би одоо байгаадаа сэтгэл ханамааргүй байна. Намайг байнга өсгөж Христийн адил төгс байдал өөд хөтлөн дагуулаач. Намайг сүүлчийн амьсгал авах хүртлээр өсөж хөгжсөн байхад минь туслаач хэмээн залбираарай. Би таны төлөө залбирч өгье. Бурхан эцэг минь, танд би бүх алдрыг өргөе. Та бидэнд агуу гайхамшигтай ивэл өрөөлүүдээ өгсөн байлаа. Үүндээ бид тэр бүхнийг авах зохисгүй байсан. Гэхдээ эзэн Есүсээ та биднийг үн цэнтэй тооцсон, бидний төлөө амиа өгсөн учраас танд баярлалаа. Та бидний бүгдийг нь өөрчлөгдсөн амьдрал руу дуудсан учраас танд талархъя. Та биднийг үргэлжлүүлэн энэ л итгэлийн замаар алхуулж, таныг мэдэх мэдлэг, танд үйлчлэх үйлчлэл, танд зориулах зориулалт, таныг магтах магтаал дотор биднийг урам зоригтойгоор амьдруулж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Та өөрт байгаа бүх эрхээ Бурханд бүрэн шилжүүлж өгөхөд бэлэн байна уу? Учир нь тэхээс нааш та Бурханы хүслийн дагуух нэгэн болж өөрчлөгдөж чадахгүй. Тиймээс хамтдаа доктор Стенлийн зөвлөгөөг хүлээн авч өөрт байгаа бүх эрхээ эзэн Есүст өргөцгөөе. Тэр цагт бид Бурхан эцгээс ирэх жинхэнэ эрхчлөө, жинхэнэ амар тайвныг мэдрэх болно. Бид Есүс Христэд итгэж түүнээс аврал уучлалыг хүлээж авах үед бүгд цоошин бүтээлүүд болсон. Тиймээс бид энэ л шинэ мөн чанартай нийцсэн амьдралаар амьдрах учиртай юм шүү. Тиймээс хамтдаа Илч Паулын өгсөн нэгэн чухал сургаалаар өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлүүлцгээе. Эфес 5:1-8. Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчд бай. Христ та нарыг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд ангилан үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв. Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурддаг. Садар булай, шалиг балай, эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өрг. Садарлагч, бузрыг үйлдэгч, шун хайрагч, тухайлбал шүтэн шүтэгч аливаа хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд. Хинч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулуургүй хөвгүүдээр буудгийг. Иймд тэдний хамсаатан бүү бай. Урд нь харанхуй байсан та нар өдгөө эзэн дотор гэрэл тул. Гэрлийн хүүхдүүд ясаар яв. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч
Доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрэлээ. Нэвтрүүлгийг дахин сонсох хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.